Тэнгэр хагаатаж гэхэнгэ. Загнаач жаолон айхан үрсийнхэн носоо таньж сэтгэл юун галаажл тухулна. Таата сайхан тухалж байна. Өндөр дэд тааманд аятаа тавтаа заларч байна уу? Намархан таата. Нөргө хотолтой тухлаад үгээ төмөнтэй үрсийнхэн гэ. Голом тиохон төвшин байгаатэйг жилаачин тухлаад. Аяахан олонтой үрсийнхэн гэ оюун сэтгэл тархинэг гимэлвэж. Их тонхтай төвшин өнөр тохтайхан тухалж байвал таатайхан. Өнө Монголынхан заяахан даага өргөө хотолтой тухлан сууха. Амарлан гэхэн тавлаг байгаа олон хайхан үрсэн ажин суухадаас олонтой үгэл биднийхэн сэтгэлэг уйхтэл тухлах юм. Нагивчигэ хараатан байхадаг. Сайн муухангэ хагаасаж үнэн хотолтой ангэ зэрэгсэж дөмөнтэй божигсэн гэнх нартад нахарсаган хоёрын сүлэлтэл өөхөн та нартын амьдрал тоосон хөдөлгөн сүлэлдэж хэлээ. Хөврөх юм та тийм үү? Тийм. Олгхнинхэнгэ нартад сайн муу хэмээгчлэн байгаад л адболаад изолон үрсэнгээ төмөнтэй олон үрс дундаа чи хэмээн шичлэн байж та хэмээн өргөн байж дээр доорга ялхан суухын үчиг нартад юусан билээ дээ. Нанду сэтгэлээ гэж үнтэй гарагтай үгэн байт. Хөрөс нартад тоглоолонтой сайн мөр хөрөс дундан болгооч анду сэтгэл хэмээгчиг уу ташаарл гэдгийг нь буулгаад цаац хүй хэмээгчиг нь өөрийн ноёны зараарга ухамжлан буулгахыг хичээдэл гэж санана. За гэлалаа. Жаатан тэгээд хүмүүнгийг чин тусан сонордохтан сэтгэлийн сав сүнсний савоюуны саван хэмжийн цараасан хамаарчилгээ. Арван атхтай мэдлэгийг атгахын зүрхэндээ буулгаж нойгүй мэдлэгийг нөрөөдөн багтааж харин үүлийг сэтгэгчлэн холын үүлэн дайж олзо болгон тэг хүрсэн нарвантай баачг хоёрхан навчийг нь сээчин өнгөрөөдөл хонгор салхин мэд илбэн шилрээд одож тогтохгүй үрсэн шимүн байнууд тийм үү? Тийм. Өхнгийг нартадаг. Улагч биехэн алдханд нь тухлаад л хөхөнд мэсүс хийсгэлэн дүрээрэн өнгөрсөн нартын түүхийг нэг мөрлөж өн нартад залрахтан өрөс табуултыг нь өнгөрсөн тон зуураллаа гэж л төмөнтэй үрсэн чичлэн байвчиг. Өнгөрсөн одоо ирээдүгийнх чинь нэгэн чихтэй багтахынхэн нартын орон зайдан нөгөөд байдэн үрс таабулттан гагцад гэрэлтхэнгээ амар амгаланд чин шодрохонтхон болоод давлаг хайхан ахуй голом тулаад ахуй төрийг цогцлоо хэдэн төвгө бүрийг нь уулын нуган дундаас цухих мэд шүүдэр цэцгсэн шимэдэл буулгахыг л хичээн суунда. За. Тасан байж болгоё. Я гэлала. Нанду сэтгэл хэмээгчнэгээ айлтхан өмхөнд сайн муу хэмээгчнэгээ уннартад өрсөнөгээ өөрийн үзэмжээргээ өөрийн туулалаар төмөнтэй өнгөрж ишин зурх үз.
Тийм. Бүхэнтэй сав шими ертөнцийн болоод хангаа гариг иргсийнхэн бүхий оюун дээд мэдлэгийг нь өгөн битэн тээж залраагүй уучгаас маний үгүйсэн үг түүлийн үнэн байх учгүй хүчгүй ялбаггүй чухахтай болбос өөрийн туулаар олж ирсэн эрдэм болоод хөхтөн гэртэн тухлах ариунтай мэдлэгийг нь даван туулж игээ. Үнэрэхтэн удандаа тухалж төмөн олон үрсийг зас хэмээн тэнгэрийн зарилгаар тухалсан юм. Хэрэндээ нэг хитэн үг буулгаж болгоё. Тэгээд үгүй буулгах гэсээр байтал хэд гурван үг хэлэхсээр байтал одомжтын дахиа болж олон үрсэн нойрсохор яарах үйдэ. Яровчлан үгэн айлтый. Тунтун цаачин. Үндэлхий болоод өн Монголынхан заяат олон үрсэн. Өр зүрхэндээ сайн муугаа. Ялах их чин өөр дотроо байтхан өрөөл булттай тэмцэлтэн байна. Дороос дээр гэж шатан байдаг болоо шат бүрэн сайн муу цагаан хар гэж тэмцэлдэж байх юм. Юуны учигэмтэй. Нөхөн нартадхан өрөстэй болтод хар ирчим болоо цагаан ирчим хоёр тань зохирон байж лалтхан биеийн ирчимийн эргэлдүүлж долоонхын ирчим тэнгэ цагиргийг нь сөлөлдүүлэн байж хөхөн номын сүнсэн амьд байгаад махан биеийн дэдхэн байж л хүмүүн биеийг олоон цогцлоож тоостыг өдөлгөн байд хэрэгтэй. Жохонтай сайн гэрэлд мордохнаар үнтэй мөн хүчитхэн тэмүүлэх хүрсэн ч ариунтай байхсан ч. Өнөө бидний амьдарч байсан ахуйгаас ч юмнтэй төмөнтэй мянган жилийнх нь алстаач бай сайн муу харцагаан ирчим эргэлдэн мөргөлдөж татах түлхэх хүчиндээ ингийн эргэлцээр үн хүрээд нарт заларсан хүмүүн далай их мэдлэгийг хутхан хутхаад л оюун тарих. Дүүрдгүй тийм л их ариун ертөнц гэчд амьдарч байханд өвгөмний өгсөн одонтой үрсийн оюун луу цудхан байвчиг. Өвгөдөө сонсон үгийг нэгэн ч үгийг нэгэхэн хүж болгон тайвас төмөнч саад бэрхшээлийг даван байж өөрийн сэтгэлийг ялан байж өөрийгөө танин мэдэж ахуйнх нартад зориж буй хүсэл зорилгон олж мэдэх юм. Нартад орохсон нэгэнтэй үндэс байлаа урган ядан байгаа үндэс байлаа гэж тунгай. Тэр юунд тэмүүлж юунд тэмцэлдэн үндэслэн нахиалж чамин ганган цэцэг болохын тулд энэ нартад юунд гэрэлүүд тэмүүлэн хурийн хүсэмжлэн амьдрнам. Түүний утга учир юунд юм? Хэмээвэл өөрийн хүсэл болоод хэнгэ эрчмийнх нь тушаал гэх юм. Зөн гэх юм. Түүгээрэн өөрийн доторог тунгаахтан би чамин болж өрөөлдөн таатайган үзүүлэн хэмээгч нэгэн байж болохч. Би өрөөлө болт үржил шимтийг нь тэтгэн байж би чи та бид бүгд нийлсээр энэ замбыг тэтгэхийн тулд амьдарч байна гэж гэх нэг үр байна.
За тэгвэл энэ хоёр төлөвлөрийнх нь нэг нь нөөрийн төлөө нөх нөрөөлийн төлөө наагивч махан буядалтай хөхнөөмөн сүнсэн адилтай хоёр адил мэлмитээ хоёр навчтай дөрвөн мөчтэй нэг тэргүүнтэй үзвэс нэгэн адил хүмүүл байх юм тийм үү да Тийм. гэтэл их олонтой үрсэн хүнтөөхөө жим харгуйгэн ажин суухад хоор зураа сүлэлдэх хүрсэн олонтой байгаад тоос нэгэнтэй хөдөлгөөтөл нэгэн зүгт яарх нь яарч тухлаг алах нэгэ тулаххан гэ бидэрч шогшорч давхын жилгээ хүрх газар тань таймуулжилбад зориг тааж бай зориггүй ч бай түмэн олон үрсэн үгэнд нь сүлэлдэж бүгд Тийм ээ. Өөрийн нартадгийн өөрийн миний амьдрч буй утга учир юухантай хэмээн эрэлгэж дотоо сэтгэлд нэгэх нь дагуурс болох нэгэ элдэв зүйлэр хингээхэн бүтэн байвчиг сэтгэл нэг л бүрэн гүйцэж өгдөггүй үрсэн зориг хэм сэтгэлд нь туушиж хаахантан хүлгэн ташуудаж хаахантан жолоогон гэргүүлэх хэмэдэхгүй сэтгэлдэн ашигдсан үрсэн хариун бай. Наагивчиг зарим үрсэн сэтгэл нь зовхгүй. Онохунагаан эдэлж зооглох зоогоолж өргөө хотолтон өглөө нарнаас үчийн бүрийн хүртэл ахуй үлэн бацаасаар сэтгэл ханамжтай үрсэн ч байх юм. Тийм. Байгаадаа ханамжтай тий. Энэ мэтвэ зоригдолд үрсэн нэгэн үлийг зоригдохдоо өнөө үрсийн зоригдолтой давхцахтай харшилтан огтлолцох үед сайн муугийн ялгаа гарч ирэх нь байна тийм үү? Тийм. Дохойлбол нэгэн хүмүүн өөрийн биеийг зөв өөрийн зорилгыг зөвөнтэй хэмээн итгэн санаад бид үед өрөөлийн нэгэн зөв гэсэн зорилготой огтлолцох үед огтлцохдоо нэгэн цэгт цугларч салахтан хоёр өөр тийш хагцдаг үз. Тийм. Харин зарим үрсэн өөр зорилготой байдраа нэгэн цэгт огтлцохороо өөрсдийн зорилгыг хайж хоёр биений нэг зорилгыг үүсгдэг тал бай. Тэгэхлээр энэ нартад хэдэн үрс амьдарч байна. Танай нартад Олон мянган үрсүүд амьдарч байгаа. мянгаар тоологдохгүй бид. Тийм, түм бомаар. Мянгаар тоологдохгүй. Түүн луга адилтай тэрмэд тэр олон түм бом үрсэн огтолцож байх нэ дэ зорилго нь. Тэгхэн. Мөрн хэмэн үүнээс л сайн муугийн ялгаа болоод сайн муугийн тэмцэл өрнөж байх юм. Өөрсдийнхөө үнэлэмжээр сайн муу гэж үнэлсэн үнэлэмжээрээ л явж яах гэсэн үг шүү дээ тий. Дохойлбол эцэг хүмүүний хүндлэх ёсотой хэмээх эртний ёсон байна. Нахвэд нэгэн замналт нь эцэг хүмүүн хатуу гисгэлтэн авирлаж хайр халамжийг дутуудахад өсөхийн цагт нь эцгийн хүндлэлийг хатаж барахгүй тээж хурс байхад өсөхөөс өмнө боож хоног насандаа эцгийн халамж хайранд хөлбөрч өрсөн өрн эцгийн хүндлэхийг тэгээд энэ дээр мэдэхгүй. Тийм. Энэ мэд нэгэн эцгийн хүндлэх ёстой хэмээхэд өнөөх нь
Үгүй эцгийг хөндлөх хэрэггүй хэмээх санж. Займууг нэгэхэн өгөн нарт дүүрсэн. Сэтгэлдээ үдсэнгэ гашуугаар тогтоод гэнээр. Маны үг зөвөнтэй байхалавгүй буруутай байхалавгүй. Ямар ч байж болно. Тухайлбал шүү дээ. Тийм ээ. За тэгвэл сайн муу хэмээх чинь. Хоёр тусгааруулс байлаа гэхэд нэг нь нөгөөдөн халдаж дагуурсын бол алдаж нутаг орноо харин болгож илүүтэй хүч идгэж байна хэмээхэд дайн дулаантай мордож өрөөл нэгэн голомтын хөвөн өрөөлийн нэгэн голомтын хөвөнийг дайсан гэж толомж түүнэн эзэрхэн элдэмисээр цавчхийг цавчиж хороохыг хороож нэг тусгааруулс бүрэн улсаан баривдглаа гэж санахад эзлэгдэгцэн хохирч эзэлсэнийг буруу дайсан хэмээн санаж эзлэгсэд нь эзэлснээ баатар бахтам гэж хоёр хуваагдаж байгаа үед Тийм. тэгвэл сайн муу хэмээх чинь нэг өнцгөөс үзвэл сайн ч байж болох муу ч байж болох. Дүүнээс л хандуу сэтгэл хэмээх чиг нь өвгөн буй уйлдуулан айлдах гээд байгаа юм шүү дээ. За. Глаа. Тэгэхлээр сайн муу хэмээх чиг нэг мөр тодлон айлдалвал сайн хэмээх чинь сайн гэрчмээс амааралтай байх нь. Гэж тунгай. За. Сайныг цагаан хэмээн төсөөлж айлдаж байна. Мууг хар хэмээн төсөөлөн айлдаж байна. Тэгвэл цагаантаж сайн муу бий. Хардаж сайн муу бий. Гэлээгээд үрсэн муу хүмүүн байлаа гэж өөрийгөө зөвтгөж би сайн үл үлдэж байна хэмээх. Бас нэг андуу сэтгэл байх нь тийм үү? Тийм. Муу үлдэчгээ сайн үл үлдэж байна хэмээгээд баатарлан багтлаа. Гавьяалан өөрийгөө алдарлаад байвал баха сайн хэрэгч явуус байх. Тийм. Хүмүүнгээг чинь сайн мууг нь тодлохтой. Чиний зоригдож буй хэрэг, чиний сэдэж буй сэтгэл, өгүүлж буй үг, үйлдэж буй үйлдэл чинь өрөөлийг муу хэмээн сэтгэхэд хүргэж байна уу? Сайн хэмээн өргөхөд хүргэж байна уу гэдгийг танд мэдвэс хар цагаан ирчмийн учиг дээр буйж. За. Хүмүүний нэхэн нартад сайн муухан холилдож амьдрал болдог хэмээгчлэн үрс олон хоор зураг хэлцэж вэсэн сайн мөн уулээж хаалхлан өмөрч байна. Ном ёсонд нь 13 муу авир хэмээгээд л тодлон өөрсдийн туршлагаараа судартай буулган жигшиж явахыг цээрлж явахыг буулгаж муу явдал хэмээх чинь энэ хэмээж сайн явдал хэмээх чинь энэ болоо хэмээж сайн үлийн хэм мууд хэрхэн сүлэлдэх муу үлийн хэм сайн хэр сүлэлдэх түүнийг олон мянган жилийнх нэг хүмүүний мөртөд олон тайварсан ухаарч танаад энэ мэд тогтоосон босууд. Тэгэхлээр үн гарагт нь өрс олон томондайх
Энэ сайн юм, энэ муу юм хэмээх нь илүүцэх хэрэг. Улаа. Өргөө хотолт өрбүүлж заяагдаж өсөж тонор тойрныхийнх нь нөх шаанд. Үг эмгийн болгосон үг энэ сайн энэ муу гэж арим тайл сонордож өсөөд. Олон мянган жилээр нь хөвшиж, олон мянган жилээр нь болгосон тэр их туршлагыг нь өвгөн байтан олон дахин давтах хэрэггүй. Дэглэр олон өрсөн сайн муугаан ялгахта өөрийн үлдэж буй үйл чинь өрөөлтөн огтлцохдоо хэрхэмтэй байна гэдгийг анзаарч мэдэж байх хэрэгтэй. Тэгэмгүй өөрийн зүй хооргоор таныг муугуйда муухраар зүтгэхэд байвал өнөө хар цагаан гэрчим сүлэлдэж нэмэх хасах хэмээгч танаа нартын үрсийн алддгаар зохирол хэмээгч нь алдагдаж ажаам хэмээгч нь гаачих усуда. Сайн мууг нь таниж мэдээ хэмээвэл өрөөлтөнгээ огтолцох хэмээг нь сайтар ажиглаж бай гэж илзэхэд. За. Улаа. Сайн муугийн олон эртнээс нөгөө хэлсэн зүүц өгнүүд зөндөө өгдөг шүү дээ. Сайныг дагвал сарныг гэрэл. Сайн санааны үзүр чар тас. Наа тийм бэ. Энэ нартад чинь тэр зөөр үг нь басл. Сайн гихэн ч өрөвөө, муу гихэн ч өрөвөө. Зарим мөрсөн сайныг дагуул нар босуу хэмээн мэтгэлцгүүсөө. Сайныг дагуул сарныг гээгчлэн харанхуй бүүдэргээ тохиоход сар гимэл болж оюуныг анирдуулж буй тайзуурлаа бит. Тийм. Харанхуй туучих сэтгэлд өчүүхэнгийг татхуя. Тэр сайн буюу ухаарал тэр гихчин буюу. Тэмийн учхаас гэхэн зүйн сайн үйл хэмээх чин та үрсэн. Ухаандан нөхөн нартад унахтаал ихээс төрсөн бол ихийг харилах нь зүй байх. Эцэгээс хэн ясан нийлүүлсэн бол эцэгтэн талархах нь зүй байх. Эцэг ихий чинь энэ нартад бүтээсэн айгал ихтэй хийчийг тоос гуравтан талархаж амьдрах нь зүй байх. Тийм. Тэгвэл хөхнөмөн сүнсийг шин заяасан тэнгэр гэдэгтэн талархах нь зүй байх. Тийм ээ. Махан буй чин тэтгсэн газар гэдэгтэн мөргөх нь зүй байх. Хүмүүн буй чин заяасан бол тэр бүхнийг хайрлаж хүндэлэх нь зүй байх. Энэ бол зүй ёсны сайн. Тийм. Тэгвэл энэ нартад үрсэн. Тэр зүйгээ танаагүй байж өөр сайн муутан оролдож, орооцолдож явна. Зүйгээ танаагүй байж энэ сайн гэж өөрийн үзэмжээр тогтооно. Зүйгээрэн амьдарч ямааран тэмцэж буй бол тэр жамыг ухааруулж сайн хэмээн тэмцэлдэж болох. Тэгэлэр үрсэн нэг зүйдэн эхлээд нэн тэргуунд эзэн болохыг хичээх хэрэгтэй. Сайн гэгч юу вэ? Сайнд би тэмүүлж байна. Сайны төлөө би зоригдож байна. Нэмэж юу үлдэж, юуг сэдэж, юуг өгүүлж, юуг сурж мэдхэн танихаа мэдэхгүй бид нар ч яваа үрсэд энэ зүгээ л ухаарчих.
Нэн тэргүүний ухаж сахиж явах хэрэгтэй сайн гихч үйл чинь энэ байх нь. За. Яа тэгвэл түүний эсрэг зүйн юу байх нь эцэг хөндлөхгүй. Сүнсэн хайрлахгүй махан буян ялархан тэгч. Байгаль хангаага хүндлэхгүй. Хамгаалахгүй. Дүүсэятэн үгд гарблаасан байгаль ихийн хайрлаан сүйтгэхэд байвал хим хөвлийгэн ураад яраад сэндичээс байхаас ялгаагүй шүү дээ гэж олон улаагч үрсэн захиад л үдтэй. Тийм. Зүйгээ таниагүй өрсөд зүйг нь таниулах ухаан л хэрэгтэй. Хамаг дээдийн засал гэвэл сэтгэл заслал буй. Иймдээ ч өвгөд бидэн сайн мууг нь ингэж тогтоогоод зүйгэн чи ухаж таниж байна уу гэж сайн мууг нь бидэн хэмжүүрлээд байгаа хэрэг. Олон өрсөн та юу гэсэн юу гэмүү гэд байгаа юм гэж тунгаан шүү дээ. Тэгвэл түүнийг бидэн ухчихад энэ сайн явдал юм хэмээгээд ухааруулах гээд үгээн буулгаж доглоод байгаа хэрэг юм шүү дээ. Тэгвэл өнөө цагт нь тэр сайн муугаас чинь үүдэж төрийн хууль цаазгээ чинь хэлбэрлэлтгүй хэрэг чинь хэмээгээд танай нарт цуурай тулж байна уу? Тэгж байна. Тэгж байна уу? Хэлбэрлэлтгүй гэдгийг нь би энэ нарт тугаснаас хойш үзсэнгүй. Үзэх үеийн таатай хууль цааз байгаад андуу сэтгэлийг номхотгож сайн мууг нэг хэмжүүрсэн олон хууль цааз нь ховортой байх юм. Андуу сэтгэлээс андуу халаад бидэрч хүүдээ. Төрийн хууль цааз нь өнөг гарахтан энэ мэт хэрэгжижгээ төмөн олон үрсэн дагаж тэрсэлвэл шийтгэгдэж бидэрч байна. Өнөө цагийн хууль цаазгээ чинь бидний туулж байснаас хайволонтой судартай болж хууль цааз нь хөвөлмөлтэй болж моту цаас наривдэж муу сэтгэл нэгтэж төрийн гисгэл наривтай байвчиг муу сэтгэл түнээс чарвантай хуулийн цаахантай байх нь цаазын дэрэгдүр өнгөрч байх нь. Амьд төрөөс тогтоосон цаазыг дагагчлан үрсэн наривтай байх юм тэрслэгч үрсэн наривтай байх юм. Цааз төрийг эрхэмлэхгүй юм гэхэд байгалийн цааз хуулийг нь сахиж байх нь нэн чухаг. Төрийн хуульд нь буруутгагдан шийтгэгдлээ хэмээгээд төөхөн үрийг түмнэрийн муугч ачлах наривтай байх нь. Сайн хөвөн төрд цайрлуулж муу цоллогдох. Муу хүмүүн төрд өргөгдөж сайн цоллогдох болж. Ард эргүүдийн явдал. Төрийн ихсийнхэн явдал. Төөхөр зүрүүтэй болж. Олонтой өрсөнгийнхэн төрөн чичлэн байж энэ буруутай төрөмн хазгаа төрийн түших өрсөн буруутай хэмээн энэ муу явдал юм хэмээгээд чичлэх үрс аривантай байна. Зүйгээ таньсан үрс төрөөн чичлэхгүй байх.
Зүгээ танаагүй баалмад өрсөн зөв буруугүй чичилж байх. Тэмүүдэ. Тэмтэй ариунтай өрсөд нь Нэг өрн чичилтэн шаагахад өнөө өрсөн зөв бурууг шүүхгүйгээр шаагдах наривантай болж. тэмтэй. Тэгэхлээр ниардаран зүгийн таньчихвал ниардаран төрөн зөв засах усуда. Тэмтэй. Бас л нөгөө сайн муугийн маань үнэлэмж яваад байгаа байхгүй тий. Зүг буруугаа мэдээгүй зөв буруу үйл хийж байгаа гэсэн тэрийн зөв гэд хүмүүс шаагилдаад дэмжээд юм. Зөв үйл хийж яхад нь тэрийг буруу гэж чингүүт бас бүгдээрээ цог шаагилдаад. Төрийн духаа хэлцгэд нөгөөх нь хагсаж байх чинь. Нэгэн тээвэр урдах тагшинтай зоогон зэхэж ахуйган баазаж таван хошимолон үгүй юм гэхэд хошуудмалан гэхэн зэхэн төхөөрөд лурдах зөөхөн зэхэж барахгүй бач төрөөс зоогон зэхүүлхий гой хурсан наривантай шаард хурсан наривантай. Өнөө бидний цагт чинь эргүн бүр төрөн төхнүүлж байсан бол өөхөн энэхэн цагт нь төр манийг төхнүүлээ сайн гэж суудаг болж. Нэг голомтын өрн тагшинт нь зоог нь бүрэн бааж царанд нь шүүсэн дүүрэн бааж хөхөөрөнд наарыг нь цалгиж хөдөө талд нь малн бэлчиж байхад хотонд нь хондүүрэн араар нь ариун адуу өврөөрн дүүрэн үнэт байж төрөн төшдөг байж. Тэд хөлсөн уурсгаж Тэмтэй. төрөөс гоймгүй байж тийм үү. Тэмтэй. Төрн нэргүүдээ сайн гуйдаг байлаа. Гэтэл эргэтэн төрөөсөн гуйдаг болж. Өөхөн цагийн өрсөн төрөн зас яг хэмээвэл одоо энэ цаг та өрсөн хичнээн шаагалтаж хичнээн зүтгэн зөдрөвч санаандан хүрэхгүй байна гэж сайн санаад өрсөн бүүж хэлээрх. Зүгийн таниж сайн мууг нь ухаарсан өрсөн бүүж хэлээрх. Харин зүгээ танаагүй байж тагшаан өрөөнд дүүргээгүй байж төрөөн чичлэх өрс дуугүй байж бай. Төрөөн засыг хэмээвэл өнд өргөөнд чинь дуу хатаан цангин төрөх үрээл зүйг нь таниулж өсөг ухааруул зүйг нь таниулж сурах. Одоо л өсөж явуй өрсөн төрий чинь төвшин болгоно. Одоо л өргөндөө өрсөн зэхэн байлт. Агшааг нь тоглохтан баган төшөхгүй өрөөм босон золж. Төврөглөн мөлхөн явахтан хаан мөргөн ухаач ухаан сууж. Хатууны хүс малын хайхан тоосхонтай. Ангаа сайхан үнэртэй. Уулын сайхан нүмертэй. Үндийж сайхан босоод тэр төрийг засна хэмээн сэтэг буюу. Төрийн хүмүүн хэмээнс болгоно хэмээвэс. Төрийн хүмүүн байна хэмээвэс. Эргүүн бүр төрийн хүмүүн. Төрдөн алгибын өмч байхан. Төрдөн таалалтай. Өргөө голомт нэгэд хухтай байгаас төрн таалалтай майхан шүү дээ. За. Тэмтэй наа.
сайн муу хэмээн айлдаж буй. Уучгаас сайн төрийг сайн Монгол заяаг нүргий хэмээвэл. Өөрсдийн хүчээр хүнсэлж, өөрсдийн хүчээр өмсөж, өөрсдийн хүчээр хөсгөл. Өөртөө бүгдийг хий гэж юм тий. Өөрсдөө хөдлөгч үрсэн. Өнөө цөмөн цагдаар төргөлтгүй өөрсдөө л хачаа. Төр өнөө цагийн төрн хилааж үзэхгүй байсан ч өнөө цагийн төрдөн тоглох үрсэн мэлааж өргөхгүй байсан ч өөрөн хичээн бадэр өөрөн хөдлөх хүч тэнхийг өрүүдэндээ өргөлжлүүлсээр бай. Өрөөлөөс буйгүй. Зоогон өрөөлөөс буйгүй. Өмсхөн өрөөлөөс буусихүүл. Хөсгөлхөн өрөөлөөс буу. Горд. Бүгдийг өөртөө хий, өөртөө бүтээ. Яахтай болвол мануугны захад буюучиг болбоос. Танай нэхэн нартадгээ нэгэн үгэтийн айлтснаар аалзны торомбатын зүлэлдэх эрчимэхэн гүйдлэр тог хэмээгчийг нэг сүлэлдүүлэн байгаад л дөрвүүлжин хайрцгийг нь 2 мм-ийн тагланаагаад л оюун тархиныхан оройд нь утга учиргүй их мэдээлэлээр таглаад л сэтгэлд нь зүвийг таних ухаан, сайн мууг нь ялгах ухаан багтах орон зайгүй болтлон тархихан хувиргаж байна тийм үү? Тийм тийм. Нэмхэн чинь нэгэн цагт нь нүгий болвол тааврс юу үлдэж барах уу? Яаж ил да. Үцхүйн зоогон зэгж бархаа байх нь. Бүр бай. Дөрвөлжин хайрцхан үзхэн байх нь. Яа бүр цаашлбал дурлаад байдаг төмөр хөлөгч нь дөрөн байрч хөдлөхөн байх нь. Тийм. Гар вэрхсэт нь айхтар цочир хүйтерлээ гэхэд дөрвөлжингийн чинь халаадаг. Дөмөг хүн их үүтгэх чинь сүйдлээ гэхэд дөрвөлжиндээ өрсөн хөдөрлөх найд. Тийм. Тачирхүүдэн залрахад аргамаг хүлэгч нь нэргэж нь байхад та хангаа талдаа нугалахад аргал хамоолхон чинж аймаа урах. Тийм тийм. Таван хамтдаа тухлахад таван тансх нь үл залгуулах. Өмдөх дөхөн баймгүй байлаа гэхэд Өөртөө уурлаад өмсч эхлэх нь. газар шилгээхэд гайтахгүй. Өнөртнөөс үнийг нь болтол үрстэй ингэж өвлөөсөн таван ханат. Далайнгус яндавал төрн нэгэнтэй цахалбал дэлэнтэй зүгтэй л тууч харгамаг хүлэг нюрхэмтэй өөхөн цагт нь хөгжилгээ чигэн нүрсэн эндүү ташаа тунгаж андуу сэтгэлтэй аривантай ташааралд автаж байна. Өннартад цаймуу тэмцэлдэж хар тал хэмээх чинь
Хүмүүний махын буяар өөхөн нарт дэлхийн олон үрсийн оюуныг нь захиж сүнсийг нь боолчлохоор хичээхэн цагдор дөрвүүлжин хайрцаг өргөө хотол чинь сарвуу хорт санаа нь өргөө хотлоор чинь гүйлдэж байна. Хөгжил гэж хүүрнээд байгаа. Тэйхэн дөрвүүлжин хайрцаг маажидаг тэрэд чинь. Тий одоо энэ хүүрнээд идэг утас. Тэр болгонд чинь их заахгүй хурж оюун дархий чинь самууруулж байна шүү дээ үрсэн. Тий. Нэг утсаа барайл нэг суучих юм бол зөндөө удаан суучдаг шүү дээ. Хэр удаан сууснаа мэдэхгүй хүмүүс зээд ухаад байна. Элдв янзын мэдээлэл олж уншаад байна. Нэг талаараа хөгжил гээд байгаа боловч нөгөө талаараа нулимл энэ хүнийг мохордаад л байна. тий мохордаад одоо хадагдлаад хөдөлгөөний дутагдалд оруулж байна. Хүмүүнгийн чинь түүнийг үзээд түүгээрэн сайн муу хэмждэг болж түүгээрэн үлгэрэлдэг болж өөрөнгөсөн тарихгүй болж зүгэн таних юм байж. Тэмтэй. Дэгэглэр олон өрсөн хөгжиж болно гэвч зүгэн хэдийдэж бүгэ. Андуу сэтгэлтэй бүү битэр. Сайн хүлэг тансаг унааг нь хүлэглэж болгоч. Сайн ид чамин идийг нь гархилж болгоч. Оюун дэрэгчин зүгэн таниж байгаль хангаа нэг хэсэг юм гэдгийг үргэлж санаж явбал хавралч нь тэр дээ хэтийн зориг чинь сүнсний зориг чинь тэр. Өмнөдөө олон иргэн шил сөхөж мөхөж байсан удаан арвантай. Тэр юунаас болов хэтийдэн хөгжил хэмээх чинь. Зүугийн хүндэснөөс л болсон хэрэг юм шүү дээ. Мөн зүугийн умартаж зүугийн танигчт нь зүугийн хөндөгчтөөс дутааж хүүрнээд өгөхгүй. Албадаад ухаарахгүй үрсийг яалтай бэлэх хэмээж оюуна нууж орон зайн үүсгэж түүндэн амьдарч дэлхийн хүмүүнүүдэд нь ухааруулахыг хичээж зүугийн тажсан үрсээр үгэн дамжуулахыг хичээн мэдэрч явна. Сүрсэн иргэншлийнх нь оюунд үлдсэн үрс нь өндөн дахин хөгжлийн төлөө тэмцэж буй үрсэд сайн мууг нь ухааруулах гэж зүгийг нь таниулах гэж эдэм дахин бүү алдаарай гэж загсаар өгөд бүтэн түүнийг нь мөн өртөөсөөр дохолж л байна та энэ мэт. Гэлэж байна. Гэлээ. Яатын өрхөндөө нэмтэй байна. Андуу сэтгэл хэмээвээс харимтай л байх нь. Ташаар нь тунгаа хаасан өмнөтэй. Өрөөл хүмүүн юу тунгааж байгаа бол өрөөл хүмүүн сэтгэл нь яаж өвдөө бол яаж жаргаа бол гэж огтолцсон цэг бүрдээ тунгааж бай үрсэн минь. Өгөн бай өгүүлээд байдаг үрч хитэнгэ асууран баймгүй юу. Мөрхөн хөндлөхэд нь одондаа заларсан үгэд байдэн чинь. Өнөртнэсэн үгсэн ууламжлаа буу мартаарай гэж л үргэл сануулж тухалж л байна. Аятан заларсан үрсэн хангааган гомдоож хотл ажил албан бүтэхгүй байна гэж залрах үрсэн аримтай. Тийм. Өөр буй минь өвдлөө. Өөр цээжэр минь яр шарах гарлаа. Юунд болов гэж
асуугуурс наримтай байх юм. Төлөөрсөд сайн мууг нь ялгах, зүйг нь таних, ухаан нь суугаагүй л хэрэг. Зүйгээ тальсан үрс нь харин улсаан хэрхэн засхав хэмэж. Урдхаа хэрхэн бүтээх үү? Дэмэн олноо хэрхэн амгалан болох вэ гэж сэтгэлэн чилээн тухлана. Төлөөрсөн харан тухлахад баясалтай. Арунтай хаврынхан нүмэнтэй үлдэж байсан өн гарагт нь өөр бож ухаацсан таатай хэрэг. Харин арунтай хаврын өмнө үг сонирдоогүй 10 хаврын дараа дахин хэвээр байвал туйлын гачлантай харамсах хэрэг. Тийм. Өн гарагт нь үг сонирдож өөрийн зүгэн таниж ухаан сууж чиглэх харгуйгаан тодолж барвал тун сайн хэрэг. Таван хантад тухлаад төмөн хасхийн нэргэлтэр үгээ юугаан айгаан дайлган байдруулахад айдэ тунчиг туураг нэмэгэн таатай байна. Дөрвүүлжин хайрцаг маачдаг арчин хүмүүнийг нь боолчлон өдөрдөж муу үлийг нь санаархан гүйцэлдүүлж болохч түүн дээр чинь сайн ногтлцож өвгөд битэн болоод өрөөл буусад үрсэн мөн сайныг нь цацрааж бас болдог юм шүү дээ. Тийм. Дайсан хэмээн үзвэл дайсан аль талбарт тулалдаж байна. Тэр талбарт нь бидэн цог байна л гэсэн үг. Тэр талбарт сайн муу ялах уу? Хэнийхэн талд орох вэ гэдэг нь үзэх хүмүүний хэрэг, сонирдох хүмүүний хэрэг. Тийм. Сонирдоод муудаж ашиглаж болох. Гэвч тэр чинь үнс болж хувирна. Сонирдоод сайн хэрэгтэд зориулвас тэр чинь Тэнгэрийн ивэлд хүргэнэ. Татана атлала. Нэнхэн нартад олон төвөрсөн гэгэрэл хэмэгч нь хүрэж зоригдол юухандан энэ нартын утга учирыг таниж өөрийн мөн чанарын ухан таниад зүүгийн ухааран болгоогоод бадрэхтэй ахуй нартаас үйдх нарван байдаг. Яагаад тийм юм? Нэгийн хамгаалан тогтоход яагаад удахгүй саринж байгаа юм? Сайн гүйцэлдсэн цагт сайн ханахлаараа мууд тэмүүлээд байдаг талтай. Хүмүүнийхэн нартад гэгэрэл хүрнэ гэдэг нь чухамтай оройн дээд мөнхийн 25 настай мөнхийн тэнгэрт нь жаргаж амьдрахын тулд тэмүүлж яваарсарван байх нь тэгвэл тэр чинь бас нэг андуу сэтгэл байх нь тийм үү дээ. Тийм. Амин хувийг тунгааж үн хэрэг гэгэрэл хэмээгч чинь хүн байх ухаа юм шүү дээ. Тийм оргүй хоосон чинь гэгэрэл юм байна гэж гэгэрсэн хүмүүн гэгэрсэн заман өрөөлд айлдаагүй харин зөвхөн аргын л
үлдээсэн. Ер нь дэми юм байна лээ. Ямар тач аргыг үлдээч хийгээд үлдээсэн хэрэг. Энэ нартад хүмүүн болон заяагцсан үрсэн. Андуу сэтгэлэн ташаарл юугаан даваад. Хүн байх чинь нуучих юм. Хүмүүний үр байх чинь нуучих юм. Хүмүүний ноён байх чинь нуучих юм. Хүмүүний хатан байх чинь нуучих юм. Хүмүүний дүү, ах, ахай, авай байх чинь нуучих юм. Төрийнхэн иргэн байх чинь нуучих юм. Энэ дэлхийнхэн бодгол байх чинь нуучих юм хэмээгээд. Энэ бүх алдартай эзэн байвал гэгэрэлчин тэр юм шүү дээ. Андуу сэтгэлэн давж ташаарлан гэж байна л гэсэн үг. Би өөрийнхөө одоо алдартай эзэн болно. Ноён нэрэндээ, хатан нэрэндээ, дүү. Тэр чин зүй юм шүү дээ. Тиймтэй. Зүй буюу жам. Зүйн хүмүүний хатан ноён байлаа гэхэд жаргаж байвч зовж байвчиг түүнийгийн халин одох сэтгэлгүй андуу сэтгэлгүй ташааралгүй байвас. Зүй босоо. Тийм. Энэ нартад нэгэн хүмүүн өөр тоонот гэртэн толгой холбож достой тогоонд нь хошин холбохтаа жохон өөрийг чинь хайрлаж өрөөл нүд унгахгүй гэж амлавч. Амлалт гэчид яагаад хүрдэггүй юм. Ташааралтай, андуу сэтгэлтэй, сайн муугаа мэдэхгүй болсон тойл холбоотой хэрэг. Жохонтой зарим үгд минь айлдаад байдаг алдартай эзэн бай гэд байдаг чинь. Жохон зүйдээ зүйгээ сахаал гэсэн үг, жаман сахаал гэсэн үг шүү дээ. Тиймтэй. Өөрөө сайн ноён байгаагүй байж өрөөлийг сайн ноён бол гэж айлдаад байвал ташаарал байх нь тийм үү? Тун ичгтэй байх нь өөрт нь багталтай байгаад өрөөлд энэ хүмүүн эрдэмтэй байх нь гэж андуурвч ташааравч тэнгэр түүнийг үзэхгүй юм. Эчимт явдал байх. Тийм үү? Тийм. Аян ичгийнхэн өдлөхийн цагт нь тохиолдож өргөөгүй батлан өрөөлийг чи эцгийнхэн ачилсангүй хэмээн зэмлвэл тэр хүмүүний үг хүчгүй байх нь. Тиймтэй. Дэглэр зүйгийн сахигч үрсийн үйл үг үйлдэл бүрэн хүчтэй байдаг хэрэг. Хүчтэй бол юу хэмээвэл зүйгээл сах. Олон үрс энэ нартад хүчтэй бай хүч чухам юуных юм гэж тунгаах. Хар сүудэрт нь дулдуйтж харын хэмийг нь дагаж яваа. Түүнийг таатай юм гэж ташаарч яваа андуу сэтгэлтэй зарим үрсэд хандан айлтгад. Хар ирчимгээ чинь хоромхон зууртан чамд олзомог аз жаргал төр зүрийн алдар зэргийг хайрлавч хүч чадал бүгдийг болгоовч хүссэн бүхнийг чинь баялуулвч хоромхон зүрийн настай гэдгийг сан. Сайн үйлдэл зүтгэгч өрн туслаар хүчийг хураавч хар хүчний дэргэд дорой мэт боловч мөнхөд арилахгүй тэнхээтэй байдаг гэдгийг нь санаж яв. За. Өн магад төрчин хазгай баж төмөн олон ард чинь зовж буй мэт үзэгдэвч. Хар сүүдэрн дайрсан энэ цаг дор цагаан хэмнэн оршиж тэнцүүлэхээр тэмцэж буй энэ цаг дор. Сайн үлийн төлөө зүтгэж яваа үр
ядарч яваа мэт боловч туслаар хүч чинь хураагдаж хоромхон зуурын хар асар их хүчний дэргэд дорой мэт боловч бохирхгүй гэдгийг санаж явдаа. Сайн үлийн төлөө зүтгэгч тааварс сонордож байвал хүч тэнхээ чин бидэн байна түмэн хараат тэнгэрийн мэлмээ чинь байна. Зүйгийн тадиж явбас тэнгэр чин түшиж явна. Өн ядравч мангадар босноо үрсмэн. Яа эмийн үчиг өвгөн байтэн олонтой таван үгийг боруулахгүйгээр түмэнтэй өрсөд хандан буулгаж үгүй болохоор чигчлэн айлдвал айран үйл задарна. Тиймээс энэ мэт болгоогоод олон та үрсийнх нь тулгуур бат зоо тэнгэр тэргүүнөөдөө баш тэнгэр нь уужим далай мэт ариун байх болтугай. Харин зүгээ танихгүй өрсөн тэнхээ мэдэн ухаан сууж жам юугаан таниж зүйдэн зохирч ясыг чинь бүтээсэн эцэг цусыг чинь бүхэлдсэн их сүнсийг чинь заяасан тэнгэр бодгалыг чинь бүрэлдүүлсэн газраан тунгааж модернодаа оюу мэлмингээ сэтгэл юудна ингээгээ тусаж өөх минхэн нартын үрсэн амура моголон гэнэгээ олон зүүгэн таних болтугай л гэж ерөөдөө. Лала. Яандгаар бойзаа.